Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг эх 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэн тооцож олгохоор боллоо. За ингэснээр 393 мянга орчим иргэний тэтгэвэр нэмэгдэж байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 280 мянган төгрөг, хувь тэнцвэрлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 243 мянган төгрөг байхаар шинжилэн тогтоожээ. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авж байгаа ахмадуудын тэтгэврийг 2 сарын 1-ээс нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 2 сарын 1-ээс тэтгэвэр авч байгаа ахмадуудын тэтгэвэр нэмэгдүүлэхдээ хүн болгоны тэтгэврийг 27 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх ийм шийдвэр бол гаргалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэжигчин нас барсан хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг халамж шаардлагатай 61 мянга гаруй хүн авдаг. За байнгын асаргаа шаардлагатай иргэнийг асарж байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд ганц бие харж байгаа хандах хүнгүй ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 59 мянга гаруй иргэн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмж авч байна. За энэ оны төсвийн тухай хуульд нийгмийн халамжийн тэтгэвэр асаргааны тэтгэврийн хэмжээг нэмэхэд зориулж 17 тэрбум гаруй төгрөгийг баталсан юм а.